Өдөрсөн байцсан уу? За тэгээд шинэ бичлэгээр уулзах гэж байна. Удаан уулзсангүй. За тэгэхээр өнөөдөр шууд ярианд оръё. Ямар бичлэг вэ гэхлээр Монголын шинэ артистуудыг хамтдаа цуг олж нээцгээе. Яг зарим нь бол нээгдсэн. Гэхдээ ерөнхийдөө би аль болох нэг хүмүүс мэдхгүй хүмүүсийг нь олж авах гэж өөрөө олж сонсоод надад таалагдсанууд бол би одоо өнөөдөр яах гэж юм. Тэгээд бичлэгэн дээр ярьчингууд эднэд нэг шууд яах гэдэг юм шилтэй. Нэгдэх гээд зүгээр гэхдээ яг хэдэн хүн ч гэсэн нэмээд олоод сонсоод таалагдаад тэгээд одоо тэр юу гэдэг нөгөө нэг нийтэд танигдах тэр процессыг жоохон ч гэсэн хурдлуулвал тий. Гэхдээ ер нь бол бас жоохон underground төрлийн заавал маст зориулсан биш төрлийн артистууд бас энэ донд байгаа. Тэгээд болгон сойрхноо. Baby, you can call me swaggy. Baby, you can call me swaggy. You can call me swaggy, babe. За тэгэхээр сүүлийн үед бол артистууд нэлээд олон болж байгаа. Тэгээ хамгийн ихэнд надад энэ таалагдж байгаа артист бол таалагдж байна. Тэгээ хамгийн ихэнд миний одоо энэ өнөөдөр танарт үзүүлэх артист бол XX Ano гэдэг ийм артист байгаа. Энэ улаасарна чата хуулэн өөрөө ерөөхдөө бүх продюсингээ хийгээд төгжмөө хийгээд өөрөө дуулаад тэгээд бичлэгүүдээ хөөрхөн гарын дорх материалаар хийгээд одоохон тэгж явж байгаа. Тэгээд бас дараагийнхаа юмнуудаа хийгээ явж байгаа бах. Тэгээд хэдүүлээ надад нэг дуу хамгийн их таалагдсан тэр дууг нь хэдүүлээ зөв сонсъё. Чата хуулэн За ийм Ano гэдэг артист байгаа. Тэгээд энэ жанр нь хэм бол жоохон тийм futuristic type. Одоо гэхдээ ер нь хөгжим яг ганцхан жанрт баригдахаа ер нь бол болцсон байл артистууд амар ийм холимог шин гоё юм гаргаж авдаг болсон мөлий. Тэгээд жоохон тийм futuristic тэгээд sound cloud rap, cloud pop тийм төрлийн дуунууд хийж байгаа. Тэгээд YouTube-ийн нэр нь бол яг одоор My Decla гэдэг нэртэй байна. Тэгээд та нар ороод үзээрэй. Би линкийг нь угаас тавина. Гэхдээ YouTube-ийн нэрийг сүүлд харахад The Kid Next Door гэлөө тийм нэртэйс одоо сольж. Тэгэхээр энэ бичлэг үзэнгүүтээ шууд чеклээрэй. Тэгээ энэ хооронд бас солигдчихгүй байх гэж найдаж байна. Цаашдаа уран бүтээлээ зогсохгүй хийгээрэй гэж уриалах байна. Энгийн маягийн юмнууд одоо ерөн гоё өгдөг болсон шүү дээ. Тэгээ ануудаа амжилт хүсье. За дараагийнх нь болохоор энийг бол хүмүүс одоо нэлээд мэддэг болсон баха. Яша гэдэг нэг лейбл гэх юм уу юм групп байгаа. Тэгээд энэ донд болохоор 290 гэдэг нэг рэпер хөөхт Tog 18 Cozy гэдэг энэ гурван гарсан Гаткар нөгөөрэ гэдэг нэг дуу байна. Тэгээд энийг бол би нэлээд дээр үед сонссон баг 6 мургаан сар 7 сард сонслоо. Надад хүн сонсуулаад жинхэнэ гэлгүүлсэн. Тэгээд тухайн үед шууд реакшн хийх гэснээр би Монголд байсан. Монголд явж үзсэн. Тэгээд шууд реакшн хийж чадаагүй тэгж байгаа. Дээрээс нь бас их том хайрхны нэрээр жоохон оролцсон болохоор би хувьдаа жоохон сүрдээд тэгээд тэр лайн бол амар байсан. Яг тэр зоргийг л шинэ new school rapper-ууд гаргах хэрэгтэй. Бидний яагаад оролдож чаддгүй сэдв ч юм уу те. Би тэр нэг харж чаддгүй үнцгийг л new school-ууд гаргах хэрэгтэй. Тэр л шин байдаг бах гэж бодож байна. Тэгээд тэрийг бол маш зоригтой гаргасан. Тэгээ 290 rapper Tog 18 Cozy хоёр нь болохоор продюсерүүд нь мишүүлээ хоёлоо бит хийдэг. Тэгээд Tog 18 уянгатай хамтарсан нэг дуу байдаг шүү дээ. Тэрүүгээр та нар мэдэх бах. Өөртөө бас дуулдаг. Cozy нь бол энэ дээрээ дуулаг юм шиг байна. Тэгээд Гаткар нөгөөрэ гэдэг дууг нь хэдэл сонирхцгаая.
Fast спичгээ. Хийх хотод дийлгээ rock хийсэн. Хоцмон нэмдэ. Би өөр хэлж чадахгүй. Энэ нь Race Streamer eardrummers vibe болж байна. За эдгээр бол cloud rap, trap тийм үйлчлэлээр хийж байгаа. Тэгээд дондор нь бас жоохон rap pop гэж бас ярьдаг. R&B soul маягийн юмнууд ч оруулж байгаа. Бас олон юм хайсан. Beat transition хийж мэйгээд энэ бол маш шинэлэг юм болсон. Энэ бол надад маш их таалагдсан. Тэгээд Яша гэдэг YouTube channel дээр бол ерөнхийдөө уран бүтээлүүдээ хийж байгаа юм байлээ. Тэгээд бус доонуудын танд сонирхол. Ерөнхийдөө бол байнгын одоо яг үйлдвэрлэж байгаа юм байлээ хөгжмийг. Тэгээд та нар бус юугийн сонирхоод үзээрэй. Тэгээд shout out to Yasha label. Ялангуяа 290 new shit. Тэгээд амжилт хүсье. За дараагийнх нь болохоор энийг манай найз сонсгосон. Тэгээд энэ Санга гэж артист байд юм шиг үлээ. Тэгээд энэ хүн л бас юу яагаад байгаа юм шиг үлээ. Шинэ артистууд бас нэг студидтэй гэх юм уу бас гаргаж иж байгаа юм шиг. Тэгээд энэ Аза гэдэг энэ хүүхдийн Pluto Planet гэдэг ийм дууг надад сонсгосон. Энэ бол бас гоё байсан шинэ. Deep бүгдээ тэгээд шинэ generation манаас их үйл мөл рүү гардаг болсон юм шиг лээ. Тэгээд энэ бол жоохон Lil Peep маягийн жанр байгаа. Тэр ч одоо тийм grunge rap. Ийм rock vibe-тэй rap сүлээд бас амар их болсон. Гинжин бас хаяа тиймэрхүү дуунууд хийдэг. Одоо тэр би дөхөж байна ч гэдэм үү те. Гинжин бол rock music-ээс бас нэлээд inspiration авдаг юм шиг лээ. Дуунуудаас нас мэдрэгдэг. Тэгээ Азагээд бас энэ нэг хүүхэд байх шиг байна. Тэгээд энэ бол таалагдсан. Тэгээд дараагийн уран бүтээлүүд нь бодвол энэ Санга гэдэг channel-аас гарах бах. Тэгээд бас та нар check this out. Надад бол таалагдсан. Иймэрхүү шинэ артистууд байгаа. Тэгээд ахаад өөр артистууд бас нэлээ их байлээ. Тэгээд та нар бас комент хийх юм уу те. Өөрийгөө танилцуулах хүсэж байгаа хүмүүс ягаараа. Тэгээд энэ бичлэгийг сайн шеэрлээрэй. Энэ бол зөвхөн миний хувийн бичлэг биш. Энэ бол Монгол артистуудад дэмжих бичлэг учраас та нар сайн шеэрлээрэй. Тэгээд бас олон хүмүүст хүрээсэй гэж бодож байна. За өнөөдрийн үед бол энэ гурыг танилцуулна. Тэгээд honorable mentions байгаа. За тэгэхээр мэдээж уянгааг бол одоо угаасаа надаас олон мэддэг болцоох. Зөндөө хүмүүс мэдж байгаа. Хамгийн сүүлд гарсан Love Me Hate Me гэдэг дууг нь хэдүүлээ сонирхцгаая. Энэ клип бол амар таалагдсан. Энэ клип яагаад тэгэхээр одоо би нэг хэлжсэн чинь нэг газар очиод зураг авчаад байгаа гэд тэрэн шиг ирнэ амар их ажил орсон сэтгэл шингэсэн бол энэ клип дээр харагдж байгаа. Зүгээр нэг спотууд дээр очиод дүрсээ авчаагүй. Бас яг нэг юм бүтэн vibe төрүүлэхийн тулд бас ажил ордог шүү дээ. 너도 나
Солонгост очсон монголчууд маань нэг иймэрхүү стайлтай болд юм шүү. Японд ирсэнд ийм болж чинь. Тэгээд энэ оянга тэгээд энэ Seed Kid гэх клипийг хийгээд байгаа Mara энэ бас ерөнхийдөө нэг групп болж уран бүтээлтэй уус нэг газар болохоор илүү хамтарч ажиллахад дөхүү байгаах. Тэгээд гаргаж байгаа юм лээ. Тэгээд оянга бол бас солонгосын зах зээл рүү одоо хөл тавьж байгаа юм. Дуун жишээ солонгос хэл дээр нь бас Шооных нэрийг марч уучлаарай би бичлэгийг тавьчих. 옛날 베이비복스 SES 그런 느낌 나는 거. 올드하다 너무. 아야. 이게 진보단 얘기인가요? 아니에요 그런 얘기 아니에요. 아이들의 웃음소리 야야야야 나도 따라 웃게 되네 야야야야 다른 생각하지 말고 야야야야 내 노래에 맞게 춤춰 넌 나라 파란 하늘을 날아 fly 나는 날아 나는 Эдгээр шоун дээр оролцсон байсан. Тэгээд шүүгчд ерөнхийдөө таалагдсан. Гэхдээ яг энэ удаадаа бол тэнд үрээ зогссон. Тэгээд дараагийнх нь амжилт гарах бах. Тэгээд уянгаад бас амжилт хүсье. Хоёр хил дээр дуу гаргана гэдэг бол мэдээж бас илүү их cloud-тэй. Тэгээ бас Монголынхаа хөгжмийн сурталчилгааг хийж байгаа гэх юм уу тийм болохоор бас гоё байгаа. Тэгээд амжилт хүсье. Тэгээд уянгагийн дуунууд та нар угаасаа мэдэх бах. За дараагийн honorable mentions бол юу вэ? Энэ Мөрөн City-гийн Hood Hip Hop Challenge гэдэг. Тэгээд Pack Rap-ыг бол сүүлийн үед угаасаа хүмүүс нэлээх яриад лээ. Тэгээд мэдж байгаах. Тэгээд Pack Rap болон түүний хамууд гэх юм уу? Хамуутайгаа энэ Мөрөн City-гийн Hip Hop Challenge гэдэг нэг дуу хийсэн. Энэ бол надад амар таалагдсан. Энэ надад яг цэвэр Wu-Tang гэдэг тийм vibe өгсөн. Одоо гэдэг West Coast, East Coast гэж байжсэн чинь юу гарч ирсэн шүү дээ. Outcast бүр нэг амар гарч ирсэн шүү дээ. South Rap-ийг бүр нэг шат ахиулаад яг тэр шиг ингээл хотын төвгөл байжсэн чинь гинт мөрөн гэж гарч ирэнгүүтээ дайм дээрх мэрх гэл яг тэр орж ирж байгаа бол надад амар гоё. Тэр амар Wu-Tang vibe байсан. Тэгээд сонсоо. Энэ зөвлө нөгөө хэдээс арай ах байж магадгүй эсвэл зүгээр жоохон авартай зэрэг хийж магадгүй. Тэгээд дууны сүүлийг бол амар загцсан. Одоо юу гэдэг аливаа дуун дээр нэг нь арай илүү гоё байцдаг ш. Тэнгөт энэ дуун дээр болохоор яг дөрөв өөр үг flow арай дөрөв өөр юм илэрхийлээ. Яг энэ тийм цүүхэн дөрүүлээ бол bars speed хийсэн. Тэгээд энэ бол амар таалагдсан. Тэгээд сүүлийн залуу бол жоохон аюултай харагдаж байна шүү дээ. Гэхдээ олны зодонд ийм жоохон том биетэй гэх юм уу зузаан арьстай нэг юм зодоор сайн даахаар хүмүүсийг амар зодоод идэг те. Нэг юм одоо том биетэй найзууд бол олны зодонд хохирол амсах магадлал айгүй өндөр шүү дээ. Тэднийг төрүүлж дарж авах. Lord of the Rings мэгтэр чинь нэг хамгийн том огрыг нэг хамгийн дөрөнд харж унгаад идэв чи. Тэр шиг юу ч яриа за. Тэгээд энэ бол маш гоё байсан. Тэгээд угаасаа хүмүүс мэдж байгаа. Чеклээд үзээрэй сонсоогүй байвал. За хамгийн сүүлийн honorable mentions бол Амраа гээд хүүхд байгаа. Тэгээ энэ Rookie-тэй Pretty Boy Swag гэдэг үг нэлээд дөрөв дуулж ирсэн. Тэгээд энэ бол Монголд өөр байхгүй flow, vibe, үгэн ч гэсэн амар гоё. Энэ хүүхд бол амар гоё мэдрэмж өгсөн надад. Тэгээд ахиж дуу хийсэн бол надад комментэн дээр бичээд өгөөрэй. Тэгээд энэ хэсгийг хэдүүл хамтаа сонсъё. Pretty boy swag, yeah, pretty boy swag, hey, pretty boy swag, hey. Oh, энийг идэм биш. Pretty boy swag, hey, pretty boy swag, hey. Belong, that's what's up. Hey.
all day. You so fine, you so fly, like Lakers. Oh night, oh my, What a time to be alive. Old school, big shit, we could be Gucci. Hey. My face like ice cream, I feel like I'm Gucci, man. Shoot this jamming, Yay. You look damn, Yay. Cut up line, bitchin' in Amity. Swag, my swag sick, I'm a real deep. Hey. You know me, beside my day, fuck your shit. Tell him. Swag, playboy swag. Up in the million, good fuck for the gang. Young type of band, and be on my fan. Beats out the band, in out the band. Hey, Шарат амра ахаа дуугээрээ энержи чинь гоё байсан шүү. Тэгээд Монголын артистууд гээ биднэрт байн гоё чих баясгаж байгаад баярлалаа. Тэгээд ахаа зөндөө артистууд гараасаа тэгээд хамгийн гол нь энэ дундаас яг уртхаа хийгээд илүү дутуу cloud chase хийхгүй яг энэ шатандаа явж байгаа энэ хамгийн хайр хүрмээр үедээ байгаанууд нь ялангуяа шараад тэгээд бүгдээрэнд нь амжилт хүсье. Тэгээд өнөөдрийн имжлэг бол ерөнхийдөө иймэрхүү байлаа. Тэгээд дараагийн имжлэгээр уулзлаа. Баяртай. Peace out. Pretty boys. Hey, pretty boys. Hey.